Сайн манайхаа. Юу яцгаана? Өнөөдөр би юу хийж байгаа гэхээр би камер авсан. Энэ second hand. Тэм камер аваад энэ камера чимэглэнгээ өөрийнхөө амьдралд сүүлийн үед юу болж байгаагаа ярих гэж бодлоо. Йоо. Би одоо энэ камернаас эхлэе заяа энийг цэвэрлэж явах та. Тэгэхээр би энэс өмнө нэг 140-оор нэг камер авсан бохгүй юу? Тэгээ энэ болохоор нэж энэний үнийг жоохон хэлэхгүй байж заяа. Тэгээ би 140-оор камер аваад тэгээд очиод уулзсан чи айгуу дайжгүй охинтой танилцаад тэгээд тэр охинтойгоо жоохон юм ярьж мараад тэгээд тэгсэн чи тэр охин өөр бас нэг их сургууль сурдаг, UC-д сурдаг мурдаг гэд. Тэгээд тэр охинтой танилцаа тэгээд тэгсэн чинь тэр охин ямар нэгэн асуудал гарах юм бол надад хэлээрэй. Тэгээд би асуусан байхгүй асуудал ямар ч асуудал байхгүй үсттэй гэд. Тэгсэн чинь асуудал байхгүй. Хэрвээ асуудал гарах юм бол 7 хоногийн дотор 7 хоног айгуу сайн ашиглаж байгаа тэгээд надад хэлээрэй. Тэгээд ямар нэгэн асуудал гарах юм бол би refund хийн эсвэл угаасаа тийм олон камер зардаг. Тэгээд эсвэл өөр камераар солиод өгье гэж хэлсэн. Тэгэхээр би антай окей гэд. Тэгээд тэр камера ашиглаад би бүр тэрийн дээр ингээ гоё. Тэрэндээ зориулж би бүр стикер аваад заяа. Тэгээ яг үнийг хэлэхэд миний тэндээс бол авсан зураг бол надад тийм амар таалагддаг үзээ тийм жоох чанар мотой байсан юм аа. Тэнгүүтээ би анзаад би ер нь гайгүй үнээр авсан юм чи 140-оор авснаа 180-аар зарах marketplace дээр зар тавиад тэгээ зарагтал нь би хэрэгжилчээ гэж бодоо. Тэгээ ер нь аль эцэст би ингээ нэг зүгээр л тийм мэрэгжлийн төвшин зураг авах биш зүгээр л ингээ нэг юм хөөрхөн жижигхэн камер бариад ингээд энэ тэнд ингээд зураг авах хүсэж байгаа байхгүй юу. Тэгээ би зүгээр ингээд тэр ингээд сэтгэлээ дарах гад тэгээ за тавьсан байжээс чи оройн гэдэг уграад эхэлтэй энэ шээ нөгөө камер. Тэгээ би нөгөө оглоо чинь бичээд тэгээ би тоор чи өөр камер сонирхох гэхээр тгийгээд тэгээ ямар камер байгаа ингээд надад амар олон камерны зураг явуулаа. Тэгээ би мэдэхгүй штэ. Тэгэхээр зэрэг би чи надад нэг ингээд гоё recommend хийгээч гэд. Тэгсэн чи надад энийг ингээд санал болгоод тэгээд энэ болохоор зэрэг ямар 530 лээ. За юу ч гэсэн Sony-гийн да 530 заяа. Тэгээд би энэ ингээд бус камеруудтай ингээд TikTok-оос ингээд ямар зураг авд юм бэ үзээд тэгсэн чи энэ угаасаа яг хамгийн дайггүй санагдаад. Тэгэхээр нь би өөр бас нэг камер захиад тэр нь болохоор ягаан өнгөтэй байсан би жоохон өнд нь яваад тэгээ энэ болохоор цэхэр өнгөтэй. Тэгээ хоёулыг нь харьцуулж үзье гээд тэгээ харьцуулж үзэж байгаа надад энэ таалагдаад тэгээ ийм камертай болсон. Тэгээд одоо энэ дэр нэг ийм стикер аваад байгаа байхгүй. Энийг нь цэвэрлээд энд нэг стикер байсан би сахиулаа авцсан. Тэрнийх нь ормын жоохон арчаад тэгээ гоо арчиж цэвэрлэнгүүтээ энэ дээр нь ингээд нэг юм юу байгаа даахгүй юу? Ингээд нэг юм огточийн нэг хөөрхөн юм нэг юм зүтэн байдэн штэ. Тэгээ би тэрийг ингээ өөрийнхөө мөнгөөр авах гэснээ юу вэ? Надаа нэг юм юусэн юм ашигладаггүй. Миний нэг юм handmade хийсэн сургууль дээр нэг өдөрлөг болж байгаа нь хийсэн юм нэг юм зүйлтэй байхгүй юу? My god guys, I never wear it. Би аль тэр хийж явахдаа бол би энийг зүүл гэж бодсон зав. I never did. Гойч. Яг гэд устгах болсон чи гойч юм уу? Тэгээ би ийм зүйлт хийсэн бохгүй юу? Тэгээ би энийг яа бүр 4 настай жоохон хүүхдээс харамдлан байж гоё арайч нэг чи би өөрөө зүүн гисэн хэрнээ юу ч ашиглаагүй. Тэгээ энүүгээрээ би ингээд ийм энэ том момын авангуудаа юм зүгээр юм уяа хийгээд тэгээ ийм гарны уяа хийгээд өгөөч гэж бодчих. За юуны түрүүнд цаасны хутаа гаргаж ирээд нөгөө юм ремөв өгдөг. Тэгэхгүй миний энэ хомсоор олно явахгүй байгаа даахгүй. Камера дуртахгүй шиг хийцгээ. Тэгээ тэр оронд нь штэ амьдралдаа юу болж байгаа вэ гэхлээр сүүлийн үед хичээл ороо жоохон орноо гарна ааштай би. Тэгээ угаасаа жоохон орноо гарна ааштай. Тэгээд би нөгөө ингээд манай найзууд ч юм уу юу ч юм манай ангийн хүүхдүүд миний нийлдэг дүү хүүхдүүд хичээл сонгохдоо надад хэлээгүй.
Тэгээ би хичээл сонголт болсны мэдээгүй. Тэгээ тэрэд бүгдээрээ нэг ангид ороод тэгээ ер нь бол миний ер нь нийлдэг ихэнх хүүхдүүд өглөөний ангид орсон байсан. Тэгээ би бүр тэр нэг хичээл сонголтод болж байгааг бараг дараа өдөр мэдлөө. Тэгээ би өдрийн ангид орсон бохгүй. Тэгээ бусад ангинууд нь бүгдээрээ дүүрсэн. Тэгээ би тэрний нэг давуу тал, сул тал гэж байна. Тэрний давуу тал нь болохоор зэрэг би өглөө лекцэндээ суучаад тэгээ жоохон ингээд цаг гарч байгаа хгүй надад 2-3 цагийн. Тэр цаг дээрээ би бол яг хичээл хийгээд унших хэвээр юмнуудаа уншаад бэлтгэх хэвээр юмнуудаа бэлдээд тэгээ цагийг өнгөрөөж байгаа нь их зүгээр. Гэвч нөгөө талаараа одоо ингээд миний таньдаг одоо бүх хүүхдүүд дээ штэ. Өглөөний ангид байгаа. Дээрэс нь өдрийн ангид байгаа ихэнх хүүхдүүд нэг бол ерөөсөө юм ярьдгүй. Нэг бол би нөгөө ингээд ерөөсөө танихгүй болохоор ингээд нэг юм явж өгөхгүй заяа. Тэгээ дээрэс нь тэд нар аль хэдийн зарим нэг групптэй болсон найзуудтайгаа байгаад байгаа болохоор би жоохон найзгуудаад байгаа. Тэгээ дээрэс нь би жоохон сүүлийн үед жоохон нэг тийм интроверт чин цаашийн заяа. Гэтэ би нэг тийм жоохон нэг хүнтэй заавал ярих гэж авахтай гэдэг болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг би чинь тэгэхэр чи найзтай болохгүй шүү дээ. Бодтоо. Би одоо өөрөө экстроверт хүн бэжэж, би ч одоо өөрөө интроверт адопт хийх ёстой бэжэж юу чийхгүй байгаа байхгүй юу. Тэгээ би жоохон найзгүй тэрэндээ жоохон зарим өдрүүд гонаа заггүй нэг шин цааш жоохон тийм ганцаарсан мэдрэмж бол аваад байгаа. Тэгээд ганцаардаа тахаар зэрэг жоохон ингээд зарим өдрүүд жоохон ааш муутай. Гэхдээ тэгснээ бас яг үнэхээр найзгүй юм гэхээр зэрэг зарим өдрүүд нь бүр ингээд нэг хэдэн минут угаасаа хамтдаа завсарладаг байхгүй. Тэр үед нь манай найзууд бүгдээрээ ингээд яжил жоохон өөр группийн найзтай булаацалтай наваа заяа. Тэгэл би бүр зарим өдрүүд би бүр wow I have so many friends гэж боддог заяа. Зарим өдрүүд нөө. Гэтэ эцээц би бол яг өөрөө хүсэж байгаа юм мэдчихээн л та. Миний хүсэж байгаа юм бол би бол тийм олон найз бол надад хэрэгтэй биш заяа. Тийм дотны найз. Надад зүгээр юм юу ах авчлаа. Надад ингээд нэг тийм зүгээр нэг юм аюу дотны зүгээр нэг найз хэрэгтэй байгаад байгаа байхгүй. Тэгээ яг тийм найз одоо ингээд жоохон том болчоод олоход амар хэцүү байд юм байна. Гэтэ угаасаа бага хач надад угаасаа найз олох угаасаа л хэцүү байдаг байсан. Тэгээ тийм байна. Тэгээ найзгүй байлаа гэд би бол тийм нөгөө юм хоёрын хооронд нэг таарахгүй ирнэ юу дуурдсан бэ? Таарахгүй ирнэ ингээд таарж байгаа юм шиг царайлаад хүмүүнтэй найзлах бас өөрөө амар дургу. Өөр бас жоохон шаардлага өндөртэй байдаг болохоор жоохон найзгүй байгаа. Орно гарна. Тэгээ нэмээд манайхаа одоо эртхэн сургуульд сураад бакалаврынхаа зэргийг эртхэн авч явахгүй начиг хөвшин болчиход бакалавр сураад ахаар нь штэ. Жоохон үеийн ялгаа гараад байгаа заяа. Би өөрөө жоохон миллениал юм шиг ааштай хүүхдэн хүү бохгүй юу. Тэгсэн чинь манай би ч уулын зээлтэй. Тэнгүүд ингээд манай ангийн хүүхдүүдээ штэ бүгдээрээ айгүй зээлэг заяа. Тэгээ жензи чинь ер нь бол жоохон манайхаа жоохон өөрсдөө. Би бол яг ийм генерашны ялгааг мэдрээд байгаа. Which is so stupid. Би бүр зүгээр л 24 наснда генерашны ялгаа мэдэрнэ гэдэг чи одоо юу гэсэн үг тийм. I'm sorry but it's different. Тэгээ би яг тэрэндээ ч юм уу надад нэг ингэ юу вэ эндээс хэр гарах юм бүр. Ингээд зүгээр уртлын харцчаам. Тэгээ ингээд тэрэндээ ч юм уу надад ингээд яг юм сэтгэл таарсан хүн ерөөсөө олдохгүй байгаа. Гэтэ Аз болж би гэртээ нөгөө нэг бас найз залуутайгаа ер нь ингээд юм ярих хэрэгцээг бас хангацдаг болохоор бас заавал юмыг хүчлээд байх хэрэггүй гэж бодоод байгаа болохоор энэ процесс жоохон найзтай болох процесс жоохон удаад байгаа хэрэг заяа. Тийм. Дахиад тэрийг гаргах юм. Тэгээ тийм байгаа. Тэгээ хэрвээ сайн мэдээ гэх юм бол сүүл надаа
Би чинь график дизайнер хүн шүү дээ. Тэгсэн чинь миний дизайн аккаунт руу нэг хүн бүр түрүү жил биччихсэн стикер хэлгэнэ тэгснэ хийлгээг байхгүй. Тэгээд би за окей гэд. Тэгэл зүгээр л асуултанд ингээл хариулаад ер нь зүгээр nice байвал зүгээр ч хүнтэй хүмүүстэй хинтэж. Тэгээ би тэгж жагаад энэ саяхан надад ийм номны cover хийлгээд тэр нэм гарын авлага. Тэгээд надад бүр ягаад гой санагдсан бэ гэхээр нэгт намайг одоо ийм царайдаг гэж мэдхгүй заяа. Миний дизайн аккаунтыг л угаасаа дагчихсан анханасаа. Тэгэхээр зэрэг нөгөө юм танил талаараа дамжуулж намайг мэдсэн биш. Миний юмыг хараад, миний хийсэн юмнуудыг хараад тэгээд тэр нь таалагдаад тэгээ над дээр ирсэн бохгүй юу. Тэгээд бүр тэр нь бүр амар таалагдсан. Тэгээд би бүр гээд вау. Би бол яг тийм клиентийн яг тэгэл тэр чинь бас ингээл ядаргаатай юм байна зөө. Аюу хэцүү штэ. Ингээд color palette ингээд цэнхрээр өгч байгаа байхгүй юу? Цэнхэр ногооноор хийх өнгөнүүд ингээд цэнхэр ногоон амар олон өнгөтэй color palette явуулсан зөө. Бараг 40-50 өнгөтэй зөө. Тэгээ ингээд давмгаа өнгөнд харахаар зэрэг цэнхрээс ногоон өнгө байгаа байхгүй юу? Тэнгүүд би одоо ингээд юу вэ нөө? Oh my god, та нар битээ ингээд хараарай. Тэгээд номных нь юм яач. Тэг би ийм ингээд эхний ээлжинд ийм хүн ингээд номны cover-ны зүгээр л illustration нэгээ тэгээд ингээд font модо шалгаад байжгаад явуулсан чинь үгүй гээд тэгээд бид нэр ингээд улаан өнгөтэй байлгамаар байна гэд би бүр гайхаад улаан ягаан улбар шар гэж хэлсэн зэ надаа. Би бүр гайхаад тэг би ингээд яг хичээл дундаараа ингээд тэрийг ингээд хальт ингээд харж байгаа байхгүй юу. Тэг би хариулаг байхгүй юу. Oh my god өөрөө ийм үг явуулчих юу яриад байгаа бэ л гэж би бодсон зэ. Гэтэ за би юу бодож байгаа хариулъя гэж бодоод тэгснээ одоо нэг ийм ерөнхийдөө над руу ингээд нэг юм зураг явуулаад тэрний юм яг одоо саяны харагдсан айтемуудтай байсан бохгүй. Тэгэхээр би ингээд жоохон composition юу гэдэг зүгээр юм болов уу гэж бодоод жоохон байршлын өгдсөн чинь өнгөрсөн одоо ирээдүйн өнгөтэй гэд. Гэтэ би бол дараа нь ойлгосон заяа яг юу гэж хэлэх гээд байсан юм. Тэгтээ бол айгу сонин юм ярьсан байгаад. Тэгтээ grateful. Намайг сонгосон I'm so grateful. Тэгээд би за угаасаа би ирээдүйд ингээд хүмүүстэй ажиллах юм чинь би ажиллаж байгаа хүмүүсүүдийнхаа юу хүсэж байгааг өөрөө амар тодорхой ойлгох хэрэгтэй. Тэгээ би ер нь бол тэр чинь ингээд өөрөөсөө ойлгоогүй гэж юм ийцэн байна гэдэг чинь дабл чек хийгээгүй. Тэгээ ингээд сайн одоо ингээд ойлгоогүй гэж өөрөө таагаад хийчихэж байгаа болчихж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг тэр угаасаа миний одоо сурах ёстой зүйлсийн нэг гэж би бодоод тэг байжсэн чинь харин хөнгөн нөхдөд ингээд амар үгүй хэлэхдээ ингээд буруу юу хэлчихжээ уучлаарай. Тэгээ одоо ингээд тохиролцож байгаа шүү дээ мөнгөн дээрээ. Тэрэн дээрээ тэдийг нэмээд өгье гэж хэлсэн. Which is nice. Би тэгтээ яг үнтэй шүү дээ. Тэрхгүй байсан ч би угаасаа юм амар сэтгэлээс аяхсан. Намайг олоод ирж байгаа хүн надаар юм хийлгээ гэдээ ирж байгаа хүн би яаж муухай хатах юм бэ? Тэгэл би бүр сүүлүүд амар тэрнээс олоод стресстэй яах юм аах гэж бодчихаа. I love it. Би яг хүн зовлонгоос ухтааж бол чадахгүй заяа. Тийм учраас миний хүү зовлонгоо өөрөө сонгочих шүү дээ. This is зовлон I want. This is зовлон I need. Тэгэл so happy. Би нэрээ саяхан нэг Instagram дээр юм үзээ. Тэгээ би бол зөвшөөрч заяа. Гэт Монгол англи хоёулж яриад байдаг хүмүүс гэд амар таалагддгүй. Ер нь бол үнэн. Одоо үндэсний дархлаа чи хийн шүү дээ. Тэгээ бид яг өөрийнхөө бичлэгийг үзсэн чи би яг амар англи монгол хоёулж яриад байт юм билээ. Би бол тэгтээ тийм амар лаг англи хэлтэй биш. Тийм амар лаг монгол хэлтэйч биш. Тэгээ жоохон хойлж яриад байдаг болохоор уул нь аль жоохон хойлж ярихгүй бай гэж бодож байгаа.
Гэтэ одоо баг хойлж ярих нь миний personality болоод тэр сонсч байна. Хойлж ярих нь одоо миний зан чанар болоод байна. Миний нэг хэсэг болох гээд байгаа байхгүй юу. Тэгээ нэг ингээд энд яг ингээд хойлж яриад байсан чинь гэдэг болчих юм уу мэдгүй. Би бол хизээ ингэж амар хойлж ярьдаг болсон нь мэдгүй байна. Надад ч гэсэн Монголд байхад ингээд амар ядаргаатай хойлж яриад байдаг хүмүүс гээ. Яагаад зүгээр хэлээр ингээд ярьж чадахгүй маялаад байгаа юм бэ гэж би боддог байсан. Гэхдээ одоо би өөрөө жоохон тийм болоод байгаа. Тэр нь бас надад нэг таалагдсан. За түүнээс гадна юу боллоо? Энэ жил энэ семестр бүр ёо би бараг энийг бүр цоорлоо ачдаг шүү. Энэ бүр бараг ялцаад штэ та нар харж байна уу? Энэ семестр бүр амар их унших юм ихтэй, судалгаа хийх юмнууд амар ихтэй байгаад байгаа. Тийм болохоор жоохон би яг ингээд mentally би бол ингээд тийм судалгаа хийхээрээ жоохон ми тарих ажиллахаар би яг ядардаг заяа. Physicalist илүү ядардаг. Тэгээ жоохон ядраад байгаа. Тэгэд ингээ ядарчгаараа жоохон ингээд бас сэтгэлээр унаад байгаа юм шиг мэдрэмж аваад идэв штэ. Тэрнээсээ болоод би тэгтээ бас жоохон ингээд нэг жоохон даун сэтгэлээр жоохон ингээд готраад байгаа юм шиг санагдаад байгаа юм шиг билээ. Гэтэ яг үндэ ингээд зүгээр ботхоор надад бол тех ямар шаардлага байхгүй. I'm so happy with my life. Ямар ч одоо гомдлох зүйлгүй амьдарч байгаа. Дахаар гэл хайртай камера хүссэн камера авцсан тэрийг арчаал цэвэрлээл сууж байна. Тэгэхээр яг ингээд ерөөсөө гомдлох гэж байхгүй байгаа. Тэгэл яхтай эмхтэн хүн болсон. Тэгэл тэр нэг сарын эмзэг үеийн таарчин бол тэгэл бас хэцүү шттэ. Бүр яг амьдрах хүсэлгүй болоод идэв шттэ. Тийм байна. Тэгээс сүүлийн үед би багийнхаа найзтай аюу reunited болж байгаа. Тэгээ манай найзын амьдралд нь ингээд шинэ chapter нэмэгдээд би хэрэг боллоо. Миний зөвлөгөө бодол модал хэрэг болоод тэгээ ингээд над руу амар их юм бичиж байгаа. Тэгээд бид хоёр reunited. Тэгээд бүр манай найз бүр амар entertainment зайтай. Ваа, миний авсан спикер картай юм гурван. Окей, манай найз бүр амар entertainmentтэй заяа. Энэ цэнхэр өнгө бол байна. Эсвэл өөр өнгө бол. This one is so cute. Би асин ногоон frog star. Тэгээ манай найз үнэ entertainment зайтай заяа. Тэгэл өдөр алга ингээл янз бүрийн юм ингээл хэлээл яриадээс чи би тэрийг бас ингээд найз залуудаас хэлдэг байхгүй. За нэг өдөр маа найз зал орж ирсэн. Найзаас чи апдейт байна. Бид хоёрын амьдралд ерөөсөө тийм юм exciting юм ерөөсөө нэг болохгүй тайван сайхан амьдраад байгаа байхгүй юу. Тэгээд чи орж ирсэн. Найз чи сайхан байна уу? Тэр нь амар инээдтэйсэн. Ой би бүр шийдэж чадахгүй найлын хүн. Энэ frog бол уул 8 хүүрхэн байна даа. Энэ гэдэг нэг тийм нэг л эндээ зогцохгүй нь уул нь цэнхэр ногоо ярьж байгаа ярагдаж шүү дээ. Эндэр бол энэ хоёрын өнгө бол явахгүй. Тэгэхээр жоохон контраст үүсгээд цэнхэр дээр шар байвал бас болж юм. Эсвэл гой зөөлхийн одоо энэ мөнгөлөг өнгөний дагуулад энэ кола байвал бас болж байна. За бараг энэ үнэг нь өрх юм шүү. Жохоо эсрэг маягийн тэгтээ хит тийм амар контраст үүсгэхгүй. Тэгтээ энэ цэнхрээс яа би ингээд нэг юм ингээд нэг юм ингээд шийдэх болохоор би бүрээс 1000 жил болчихсон шүү дээ. Яа өнгө шийдэх яагаад юм хэцүү юм бэ? Өнгө шийдэх бол үнэхээр хэцүү. Өнгө яг миний ноён нурууг бол яг амар шалгадаг.
Туулан чүүрх юм шиг цагаан болохоор. Туулан наач. Окей. Би Хаач жаалтуулсан би. Эцэгтэй нэг хөрөнгөлөөсөн. Яа, дизайнер хүмүүсийн хувьд яг би бусдын тэгдэг үг мэдгүй. Надад бол өнгө амар хэцүү санагддаг. Яг нэг тийм өнгө тохируулна гэдэг чинь нь штэ. Амар их мэдрэмж шаарддаг юм байна. Гүн амар их мэдрэмж шаарддаг заяа. Сайхан Adobe Illustrator дээр хийж ивэл тэр чинь ингээд өнгийн ингээд цаанаас нь ингээд янзлаад өгдөг түүл гэж байгаа штэ. Тэнгүүд гараараа биш, physical биш. Заяа. Physical байхаар бас учиртай байдаг заяа. Ингээд угаасаа хитгэн өнгөний сонголттой те ингээд physically тэрийг ингээд нэг арай өөр харагдаад байдаг заяа. Яг нэг тийм Procreate дээр ингээд iPad-н дээр зурхаар өнгөний учир олох амар хэцүү. Одоо хит ингээд бүр ингээд би бинтэйгээ алалцсан өнгө таахгүйгээр би бинтэйгээ united байх, ялангуяа олон өнгө ашиглаж байгаа тохиолдолд united байх олон өнгөнүүд олох надад амар хэцүү санагддаг. Тэр бол тэгээ угаасаа айгу олон жилийн туршлагаас ханах уу? Голтон ах уу? Олон жилийн туршлагаас бол амар хамаардаг баг заяа. Oh no, наалцлаа буруу газар тавьсан. Тэбэ одоохондоо бол тэр нь something is wrong гэж бол бодоод байгаа хэрнээ яг яавал яг гоё болох вэ гэдг нь одоо жоохон тэрийг мэддэг боллоо жоохон хугацаа хэрэгтэй байгаа надад. Тэгээ надад биш тэ хийсэн юмнуудаас надад байна. Хамгийн одоо яг өнгө нь бүр I love it гэж тохируулсан юм биш тэ. Энэ Тэнгүүд энэ болохоор зэрэг ингээд мэдээж одоо ингээд color wheel дээр байгаа. Энийг юу ярих хэрэг байна уу? Би юу гинт яагаад ингэ ярьдаг лээ. За ингээд color wheel дээр байгаа гурван өнгөнүүд гэхдээ одоо тэр хүү өнгөөрээ ингээд контраст өгөх газараа өгөөд суул байх газараа суул агаад ингээд амар гоё united байж чадсан abstract shape-с бүтсэн mural ахгүй энэ. Тэгээ би энэ дээр ингээд аюу удаан ажилласнасаа хойш ер нь өнгөн дээр ингээд жоохон удаан ажиллаж гоё юм байна гэж би бодсон. Тэрнээс өмнө бол би бол өөрийгөө чадчихин мэдчихин би чадна биелээ гэдэг хүн шүү дээ заримдаа ч бас. Үгүй энэ дээр доор нь дахиад зай байгаад тахын та нар хардаа юу хөргий. Доор нь дахиад зай байгаад тахын. За this is me. Одоо бөөнөрөө маа найзлаг болцгоо. Энийг нь далаа олгоч. Мөр юм уу энэ үү? Чоны юм уу юу юм? Одоо далаа бит хоёр байгаа юм чинь та нар намайг одоо юу нэмэх чиг мэдчихэв үү? Yeah. Yeah, I love it. Далаа бит хоёр байгаа юм чинь мэдээч. Зүрх бэл байх уу? I love it. Одоо энэ талд нь зүрх таацсан юм чинь нөгөө тал нь visual way-тэй тэнцвүүлгээ дээр нас дээр. Яа ингэж байгаа бүр гинт бүр амар их. Энэ цэцэг бас амар хүрх юм аа. Би хоёр зүрх тавьмаар байгаа байхгүй юу? Яагаад гэвэл Монгол хүн болохоро би нэг эсвэл 3-ыг тавьмаар. Тэгш тоотой тавьмаар. Тийм учраас нэг цэцэг тавья. Cause my dad gives me цэцэг all the time. Oh, so cute.
Одоо энэ дээр нэмээд дахиад ганцхныг тавьчих. Тэ 5 болгочих. Тэгсэн чинь энэ чинь өөр айтем байхгүй мó? Нэг навч байсан бол. За it's okay. Pure enough. За одоо тэгтээ энэ ер нь бол жоохон ихтэх гээд байна. Манайхаа. Та нар намайг юм ярьж байхдаа юу хаардаг би танарт харуулах уу? Би энэ зургийг гоё влог дээр оруулнаа заа. Бичээр. Энэ буруу сэтгэдэг. Тийм бахны жоох сонирхдаг. Юу энэ бүр гэрлийн ямар очив нахаа. 17 бат үе. I love it. Зүгээр харагдсан. За одоо энэ дээр байна шүү дээ. Энэ өнгөн дээр зохицуулаад гоё юм чейн хий. Тэгээ би бүр яг энийг ашиглая гэж бодсны хатар юу вэ? Одоо надад юм зүгээр юм ингээ ойдог утас аваад байгаа байхгүй юу? Тэр утсаараа хийцээ гэж бодсноо. Уул нь сатурггүйсэн бол хамаагүй удаан тогтохгүйсэн бахтаа гэж бодсон чинь энийг би сатург гэсэн бэлээ. Oh my god 26 минут юм ярьчлаа. Одоо та нар 26 минут болчиход хахад намайг стил үзэж гин гэж байх уу? Interesting. За би тэгтээ одоо угаасаа юм игээд тэгэхээр жоохон дугаа болчих магадгүй тэгэхээр. Угаасаа кат хийх байх. Би нөө юм жоохон хэд анхаалаа. Ой. Хандуулахаараа биш дээ. Дугаа болчиход байхгүй юу? Нэг хараач. Ням хөөрхөн хартаа. Ингэдэж шүү. 2 жилийн өмнө манай найз залуу надад авч. Жил хагасын өмнө манай найз залуу надад авч өчлөө. Ашигласаар л байгаа. Яа би бүр энийг ингэж бол хаасайгүй. Сая энэ дээр од байсан юм байна. Би н одоо принтер дээр наачиж. Яа сая юу ярьчлаа? За тэгвэл би та энийг үлдээ одоо би ер нь ингээд бусдын ингээд дахиад шинээр бүгдийг ингээд холбож хөлбөж яхаар энэ таалагдахгүй байгаа том хэсгээ гаргангуудаа энэ хэсэг дээрээ нэмэл За юм боллоо. Good. Okay, camera. Анахгүй. Okay. Тэгээ өнөөдөр ингээд надтай хамт миний амьдралд юу болсон талаар сонсон та бүхэндээ баярлалаа. Тэгээд удахгүй дахиад янз бүрийн хөвтэй янз бүрийн апдейттэй уулзъя. Баярлалаа.